Сайн байцгаана уу. За бүгдд нь үзэж буй үеийнхэн мэндийг хүргье. За нөгөө тасгай гоё карго боллоо гэдэг. За нөгөөтгөө одоо зааж өгч байна. Ямар ч гэсэн нэлээд гайгүй хамгийн момжигдэрч байгаа юм лээ. За тэгээд эдний карго болохоор ерөөхдөө 90-ээс нэг 3-6 хоногт бол хангалттай ирчихэж байгаа. Минийхийг бүр 2 хоног мөнөөр тавьчихсан. Тэгээ ерөөхдөө нэг 3-6 хоног гэж амлаж байгаа юм лээ. За тэгээд нөгөө нэг утасныг би нэг байх юм хэрүүл хийсэн шүү дээ. Тэгээ нэг утасны кейс центр чи ерөөсөн 1500 энтрийг л авчирч байгаа юм. Эднийг ч одоо Monk Cargo юм байна гээд сайт нь түрх хугацаанд одоо ажиллахгүй тэрийг апдейт засвар хийж байгаа юм байна. Тэгээд одоо аппликейшн бас хийгдэж байгаа юм ерөөсөө ингээ хамаг юм байж идэг. Тэгээ үүний хувьд хүртэл юм боломжийн хаяад одоо хямдрал энтер хүртэл зарладаг юм карго гэж орг байхгүй л үү. Тэгээд ийм карго олсон. Тэгээд та хэдтэй зааж өгөхөд одоо юу хаад хаяг яг за табуу дээр нэг асуудал үүсэж байгаа штэ хэдүүлээ оронгууд ингээд англи хэл дээр байгаа даа гэд. За энэ буруу зааварсан табуугаа ингээд татчих штэ хэдүүлээ тийм ээ. Табуу гэж хичээл ингээд татчихна. За agree гэж тарлаа. За та хэд дээр ингээ нэнгүүт чинь юу яагаад байна гэдэг үз. За English гэдгийг сонгочих заяа. За тэгээд шууд энэ Alipay нэвтрэх гээд дарчих. За та хэд дээр одоо ингэж гараад байна гэдэг ба шүү дээ Монгол хэл мэлтэй тийм ээ ингэж байна. Тэгээ хаяг холбох гэхээр шууд Монгол руу Монгол улс мус гэж гараад байна гэх тийм ээ. За энэ юу штэ энэ ингээд дандаа үнэтэй бараанууд нэгэд гараад ирдэг байхгүй юу? Үнэтэй сонин бараанууд. За энийг хэдүүлээ аккаунт гэж дарж ороод. За энэ дээр settings рүүгээ дарж ороод. За энэ сонголтын зүгээр алло гэж дарж. Дээрээс дөрөвдөх нь country and region гэдэг энийг дээр дарлаа. За Mongolia гэдгээ хятад болгоно. За хамгийн дээдлэлт нь mainland of China гэж болгоод за тэгээд шууд хэлнэ. Хятад хэл дээр болоод яон болчихж байгаа. Одоо мөнгөнд дүн. Зя ингээд ерөөсөдөлээ. За инхээр бүр маш олон барааны сонголттой хуучин тав буучин гараад ирнэ гэсэн. Гой бараатай үн ч гэсэн боломжтой. За хэдүүлээ хаяа одоо солин тийм ээ. За энэ өөрийнхөө хувийн хэсэг дээр дарлаа. Settings рүүгээ ороод хамгийн ихний хэсэг байж байгаа. За тэгээд яваад оронгууд чинь та хэдийн хаяг байгаа штэ. Хэдүүлээ шууд нэмэх гэдэг дээр нэмчихнэ гэсэн үг. За нэмэх гэж дарлаа. За энэ яг локейшн ашиглах уу гэдэг. За энийг юу хийчих хэдүүлээ. Зөвшөөрөхгүй гэдгийг дарчих. Тэгэхгүй бол Монгол улс дээр локейшн дарчих. За одоо нөгөө Facebook руугаа ороод за одоо энэ Monk Cargo хэрэглэгчд гээд байгаа. За энэ групп руу н ороод за эндээс нэдүүлээ. Энийг ингээ копидод авчна. Удаан дарлаа. Шууд копидчлоо. За тэгээ нөөц рүүгээ ороод ингээ буулгачихна гэсэн үг шүү дээ нөөц дээр. За тэгээ хуулах хаяг гэж байгааз. За энийг ингэж дарлаа. Копидлоо. За шууд ингээд буулгах уу гэдээ ороод ирж байгааз. За буулгах гэдгийг дарч нэдүүлээ. За тэгээд энэний араас одоо энэ 14 11 мэгсний араас дугаараа бичээд 10 20 гээд за тэгээ нэрээ бичээд за тэгээд сонголтууд нь автоматар ингээ хийгдчихэж байгаа. За тэгээд эндээс энийг сонгоно шүү. За энийг сонгоод за тэгээд save хадгалах тийм ээ. За тэгээд энэ хоёрынхоо аль нэгийг удаан дараад устгах чинь.
За дараад орох юм бол энэ дэр засах гэж дараад энийг сонгоод за нэг сонгож өгөх юм бол одоо нөгөө үндсэн хаяг болох гэд. За ингээд табого хаягаа олбочноо. За тэгээд энийг скриншот хийгээд за Facebook руу ороод одоо энэ Monk Cargo-гийн chats гэд энэ хэсэг дээр ороод за энэ асуулт хариултын болон гэдэг дээр нь скриншот за зөв гэд энэ дээр зураг явуулаад шалгуулчихнаа. За тэгээ модератор админууд нь харж хагаад за тэг зөв байна гэх юм бол захиалгаа ярив. За табууд нэг юм байна.